Улсын хурлын 2022 оны намрын ээлжил чуулган 78 өдрийн турш үргэлжилж өнгөрсөн баасан гарагт өндөрлсөн. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдаан 32 удаа хуралдаж 180 асуудал хэлэлцэж шийдвэрлсэн байна. Байнгын ороод 108 удаа, дэд төр ороо 8 удаа, хянан шалгах төр ороо 9 удаа хуралдаж 256 асуудал хэлэлцжээ. Намрын чуулганаар бие даасан хууль 18, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 271, улсын хурлын тогтоол 38-ыг баталсан бол хянан шалгах чиг үүргийнхээ хүрээнд 25 ажлын хэсэг үйл ажиллагаа явуулжээ. Түүнчлэн эмийн чанар, хөлийн бомб, хөгжлийн банкны асуудлаар хянан шалгах төр ороод байгуулагдаж нийтийн сонсгол хэлэлцүүлгүй зохион байгууллаа. COVID-19 хүнсний хангамж, Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн 3 төрөөр ажиллаж зарим нь дүгнэлт тайлангаад гаргасан байна. Улсын хурлын дарга Зандан Шатар чуулганыг хааж үг хэлэх үеэрээ ард түмний сонсын аяыг хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн талаараа мэдгдсэн юм а. За энэ багц цогц тулгымцсан асуудлын ач холбогдлыг үнэлэн зэгсний үндсэн дээр чуулганы завсарлагаанаар улсын хурлаас ард түмний сонсох аяыг энэ 10 багц хуулиудын чиглэлээр аяыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. За энэ хүрээнд томилтоор улсын хурлын гишүүн бүр тойрогтой ажиллаж зөвхөн тойрогоор хязгаарлахгүй ард иргэдтэйгээ уулзаж тэдний санал бодол байр суурийг сонсож тулгымцсан асуудлуудыг шийдэх гарц гаргалгааг хэлэлцэж энэ хуулийн төслүүдэд хэлэлцэж саналыг авах хэрэгтэй. За энэ бол ард түмний оролцоотой парламент, ард түмний оролцоотой арчлал гэдэг нь одоо үндэс юм. Арчлалыг төлөвшүүлж хөгжүүлэхийн тулд ард түмний оролцоог хангах хэрэгтэй. Улсын хурлаас өнгөрсөн 30 жилд хууль тогтоох үйл ажиллагаанд анхаарч ирсэн бол цаашид Монгол Улсын үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хэрэгжиж эхлээд байгаа. Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно гэдгээ хэллээ. Улсын хурлын дарга Зандан Шатар хууль үйлдвэрлээд батлаад байх нь нэг хэрэг, нөгөө талаас хууль тогтоомжийнхоо хэрэгжилт биелэлтийг хянан шалгах нь парламентын нэг чухал үүрэг байх болно гэдгээ хэлсэн юм а.